За амар мэндүү. Эндээ ямар байна уу? За Төв аймгийн Алтан булаг сумаас. Тэгээд эн чинь ямар дэрсгэлээ? Устын амны адаг. Дэрс Булаг. За хустын амны адаг дэрст булгаас та бүхэнтэй мэдчилъя гэд өхөн. За энд бэгцрэн гэж залуу гэр бүлтэйгээ мөнгөн соён бят хоёр ирчгээд байгаа. За эхлээд бид нэр зочны хувьд өөрсдөө танилцуулчихъя. За бид бол 2008 оноос хойш гэртээ гадаад хүмүүсийг ирүүлж Монгол ахуй соёлоо танилцуулж өнөөдрийг хүрсэн өөрсдийгөө хост айл гэж нэрлсэн ийм залуучууд байгаа. Одоо энэ хөл хорионы үеэр бид нар өөрсдийгөө бүтээлч айл гэж бас нэрлэж сүү цагаан эдээ боловсруулж байгаа. Монгол ахуй соёлоо тоглоом наадмаа түгээн дэлгэрүүлж байгаа ажлыг бас хийж байгаа. За тэгээд бид нар энэ нутаг усанд ирээд хэнийг ирсэн байгаа юм бэ гэдгээ одоо танилцуулъя. За дүүнэр сайхан өөрийгөө танилцуулъя. намайг Ган Чулуун гэдэг Төв аймгийн Алтан булаг сумын 3 дугаар гэмэлч. За Бутикэр гэдэг бас тийм аялал жуулчлал бас 2018 оноос эхэлж байгаа. за дүү гэр бүлийн юм. Найдангийн сэлгмаа бас энэ самын уугуул. Умана. За Ган тулга. Ган Чулуун. Ган чулуун сэлгмаа хоёр маань. За Ган чулуун сэлгмаа хоёрын доо бол бид нар яаж сайхан ингэж очиж ирсэн байгаа вэхээр анх одоо бид нар тэр гэртээ гадаад хүн авдаг айл байх эхлээд нэлээд одоо туршлага хөрөмтөөсний дараа энэ аял жуулчлалын компани манайд одоо хандаж та бүхэн гадаад хүмүүст гал тоогоо барих чиглэлээр хоолундаа үүслэх чиглэлээр ингээд зөвлөгөө мэдээлэл өгч чадах уу гэхээр нь бид нар тэгье гэд тэгээд одоо тэр сургалтанд манай Ган чулууны гэр бүл очиж суралцж байсан юм аа. Өчигдөр ороо ингээд бид нар одоо вип үйлчилгээгээр гэж хэлье. Одоо тусгай сайхан унаа хөлөглөж ах トゥ найз нөхдүүдийнх нь унаанд сууж энэ гэр бүлд ингээд зочлон ирсэн. За зочлон ирдгийнхэн цаад утга учир юу гэхээр нөгөө бидний сурч мэдчихсэн ажил үйлс маань өнөөдөр яаж өрнөж байна уу? Тэгээд нэмж одоо энэ шинэ цаг үетэйгээ холбоотой ямар зөвлөгөө мэдээлэл байна уу гэж одоо бид нар тэр талаар мэдээлэл солилцох гэж. Тэгээ анх удаага одоо энэ сахан густай энэ байгалийн зөвлөлт газарт буюу энэ Төв аймгийн Алтан булаг сумын нутагт сайхан ирж бид нар ч гэсэн нутаг устай танилцуулж мал хунаар дунд нь орж ингэж сайхан энерги ирчмээ нэмэгдүүлж байгаа, ирчмээ авж байгаа энэ сайхан Анхны төлмөл хүлээлцэж аваад. тэгээ одоо энэ айлын хувьд бол тэр их сахилахгүй одоо хоц ухана тийм ээ. Яг бид нарт одоо бүр төлөвлөөгүй сайхан ихэр ишгийг өгчтэй. Дахин бас өнөөдөр ихэд дахиад нэг ишиг өгч ингээд бид нар бас анхны төлөө авах энэ мөчтэй зэрэгцэж ирснээрээ их сайхан хувьтай байжээ. Энэ юм болгоно нөгөө хэлдэг шүү дээ. Одоо юуг учиргүй юм гэж хаах уу гэдэг шиг ингээд бүх юм учиртай сайхан тохиож байна. Тэгээд дүүнэр юуны өмнө сайхан энэ бичлэгээр нөгөө энэ сайхан баярт мөчийг ингэж хадгалан авч үлдээ гэж энэ бичлэгийг хийж авч байгаа. Тэгээд би одоо Ган чулууныхаа гэр бүлд энд одоо та бүхэнтэй мал ахуй одоо амьдрал ахуйд чинь ингээм хамтран тусалж байгаа ах トゥ нэр чинь эргэн тойрон сайхан дүүнрүүд байна тийм ээ. Ингээд энэ бүх залуучуудтай бас нэг хонхын дотор ингээ сайхан уулзаж танилцаж ярилцж байгаадаа бид хоёр бол маш их баяртай байна. Одоо соёмбоо ямар юм сайхан сэтгэлтэй нэг давчхан сайхан сэтгэлтэй. За миний хувьд бол өмнө нь сэлгмаагаа харж байсан. Тэгээ уулз. Сургалтанд орцож байгаа 78 бүсгүүчүүдээс одоо хамгийн сэргэлэн бас нэг юм жоохон гадаад хүнтэй харилцаад үтцсэн юм шиг тийм. Айгаа сэргэлэн сурагч нээсэн. Ган чулууныг бол одоо анх удаа харж байна. Маш сайхан нүдэн дулаахан сайхан ажилсаг залуу байна. Тэгээ эднийх маань хамгийн гол нь Монгол ахуй соёл гэдгээ өдөр бүр гэр бүлтэй хөвшүүлж чаддаг. Тэвгээрээ ингээ бахархаж чаддаг. Тэгээ одоо ингээд ахуй соёлтой эзэн болсон айл гэдгийг бүр яг нүдэрээ харчаад бүр баярлаад ханашгүй байна. Тэгээ бутик гэж те бутик гэж одоо энэ англи үгээр одоо нэрлэгдсэн тийм тусгай онцгой ямар гэр гэж хэлдэг та нар? Бутикэр. Тэгээ дэрийг монголоор нэг жоохон нэрлэдэг. Люкс гэр. Тэгээ люкс одоо тав тухтай гэр гэж. Тэгээ энэ сайхан үйлчилгээг бас энэ хүмүүс санд болгосон тэр аял жуулчлалын компаниудад би бас талархлаа илэрхийлье.
Бид нар өмнө нь асууж байгаагүй л дээ. Тэгээд сая өнөөдөр өчигдөр орой бүр ингээ яаж та нар энэ аялал жуулчлалыг эхэлсэй гэж асуулаа тий. За энийг нэг бас найз нөхдөд болон энэ бичлэгэнд ингээд хадгалж өгдөө нүү, ярьж өгнө үү гэж. Яаж та нар одоо гадаад хүний гэртээ ирүүлэх хэмжээнд ингэж хүсэл зоригтой болсон, ирүүлдэг болсон юм бэ залуучууд минь ээ. Урд нь 2010 оноос хойш нэг явуулын зочид хүлээж аваад байсан байхгүй юу? Моцголд аялж тийм ээ. Тийм зочдыг нэг их тусалсан тэднэрт. Орж цай уун дуу гэдэг. Тэр утгаараа явж байгаад тэгээд яваад байсан хүмүүс туслаад байсан. Тэгсээр байж 2017-8 онд манай харилцах дөрвөн компанийн захирлууд нэрээд манай тустаа тойрж нэг судалгаа хийж байсан. Манай нэг дүүгийнх нь голд байсан. Манай болохоор аралд малаа төлөвлөжсэн. Тэгээ манай дүүгийн дээрээд ингээд эндээс ингээд сонгон шалгуулах тэгээд жуулч авах хайл ингээд хайж яваамаа гэд санал тавиад тэгэнгүүт ах эгч хоёр манай ах эгч хоёрын хичээл зүтгэл өндөртэй юм хүмүүс байдгаа гэд дуудаад биднийг анх уулзуулаад тэгээд олон айлуудаар орж явсан юм байлээ. Тэгээд олон айлуудтай уулзаж учирж явсны эцэст нь та хоёрыг сонголоо шүү. Одоо хэд хоногийн дараа ирнэ. Бид хэд ямар ч гэсэн дуулгачаа гэд тэгээ мэдээлэл өгчөд явж исэн. Тэгээд хэд хоногийн дараа ирээд нөгөө дөрвөн компани захирлууд маань ирээд та хоёр одоо ингээд жуулчин хүлээж авахд бэлэн үү те цаашдаа ингээд жуулчин хүлээж авч чадах уу хэдүүлээ ингээд гоё холбоо харилцаатай байя. Тэгээд та хоёрын таалагдсан зүйлүүд нь маш сайхан нийтж дайламтгай зочломтгай гоё хөгжилтэй өөрийнхөөрөө байгаа зангууд чи их сайхан байна. Тэгээд мөн орчин тойрончин маш их гоё цэвэр цэмцгэр байна. Тийм учраас та нарыг бас жуулчин хүлээж авахд их тохиромжтой айл байна гэж ингэж сонгож байгаа шүү гэж хэлж ирсэн. Тэгээд ингээд компанитайгаа ярилцаад бид хэд ингээд дундаасаа тий бүгдээрээ нийлээд хамтын хүч хөдөлмөрөөр энэ бөвтг гэр гэдгээ байгуулад жуулч авч эхэлсэн. Тэгээ 2 жил тасралтгүй авж байгаа. Сая 2 жил завсралчлаа. Тэгээ энэ жилээс саяны маань өчигдөрхөн Франц эмч жоохон охинтойгоо ирээ явлаа. Энэ жилийн анхны салхийг хагалсан манай Eco Voyage компаниас ирсэн. За ингээд та бүхэн жуулчлалын түүхэнд бол community based tourism буюу орон нутгийн иргэд түшгэлсэн аялал жуулчлал гэдэг ийм ойлголт нэр томьёо байгаад байгаа. Тэгээ тэрийг одоо Монголын хөрсөн дээр буулгахлаар яг тэр Монгол ахуй соёлтой танилцсан ихээр Матчин гэдэг хүнийг тийм ээ дархан мужаан тэр Монгол ур үүлийг хийж байгаа хүмүүс тэр өдгөө бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаа гар урал хийж байгаа хүмүүс тэр өдгөө зүгээр одоо Монгол хүүхдийг асарч байгаа ээж хүний тэр памперсгүйгээр хүүхд өсгөж байна шүү дээ яг үнэндээ бол одоо хүүхдийг мөлхүүлж өсгөж байна орноос уйж тэр хүүхдэд хил хязгаарыг мэдүүлж байна бүр цаашлбал хүүхдтэй хоол ундаа бэлтгэхтэй үрд нөгөө зуны цагт мах шөлтөө юм биш аль болох тараг суугаар хүүхдийг тэжээж бойжуулж байна тийм энэ хүртэл бүх энэ Монгол ахуй амьдрал донд байгаа энэ зүйлийг соёл гэж нэрлэдэг байгаа. Би өнөөдөр яг өглөөнөөс орой хүртэл яаж ажилч хөдөлмөрлөө гэдэг энэ болгон бол соёл болчихсон гэж үздэг. Тэгээ Монгол соёлыг Монгол ахуйг одоо дэлхийн хүн төрөлхтөн бүх сонирхож байна. Учир нь нөгөө үйлдвэрлэлт перми аж ахуй гэдэг нэг юм сонин давтамжтай хийгдэг ажил бол Монголд байдгүй. Энд чинь нөгөө өглөө нар гараад байгаа хүн давтаж гараад байна гэж байгаа боловч нар болгон өөр илчтэй. Энд чинь намрын нар, хаврын нар гэж бид мэднэ тийм. Нэг л ингээд Монгол айл, малч айл өглөө болгол хоноо бэлчээгээд байгаа юм шиг нэг л зүг юм шиг боловч өдөр л болгон хаваржаа, намаржаа, өвлжөө гэдэг өөр нутаг болсон. Тэгэхээр энэ бол давтагддаггүй амьдрал юм байна. Монголын өглөө болгол нэг юм дээл өмсөөл гараад байгаа юм шиг боловч үнээс хагаад байгаа нь адилхан юм шиг боловч тэр өдрийн нөгөө байгалийн зан ааш өчигдөр өвс үнэг мал маань яаж одоо хотондоо зочиж өрөхгүйгээр байснаас хамхуулаад сүүс айлны хүртэл чанар өөр. Ингээд энэ мэдчлэнгээр энэ нөө амьдрал маань ийм өдөр бүр өөр байдаг юм байна гэдгийг үл дэлхийн хүмүүс одоо ойлгодог. Тийм юмыг амьдрал гэдэг юм байна гэдээ бүр ойлгоцсон. Та бүхэнд амжилт хүсье. Ирэх одоо өдрүүдэд бол улам сайхан сэтгэл зүрхээ зориулж дараагийн тийм бөөтг гэрийн одоо ийм залуу гэр бүлүүдийг үүсгэх та бүхэн хичээн зүтгэрэй гэж би бас ерөөмөр байна.
Учир нь юу гэхээр юм болгон бид нараа дуустдаг. Бидний дараагийн үеийн одоо залуучууд үр хүүхдээр юм үргэлжилдэг энэ амьдралын замтай тий. Тэгэхээр энэ замыг одоо битгий зөрчөөрэй. Надаар л бүх юм болох юм шиг битгий санаарай гэдгийг та Бид нар ч гэсэн ахуй соёлоо илүү сайн судлаа. та бүхэн ойлгосон юм байна лээ. Тэгээд энэ ажил үйлчилгээг нь бас одоо өвлүүлж уламжлуулахад одоо тэр хамтарч ажилладаг байгууллага аж ахуй нэгжээс гадна эргэн тойрны ах дүүс бас ойлгож дэмжээсэй гэж би бас хүсэж байна. Анх одоо та нарыг энэ бөтг гэрээ байгуулад өөртөө гэрээ гаргаад доторх тогтчлтын кампани хийж өгье гэхэд одоо ах дүү нар чинь гэр өгсөн байлаа тийм ээ. Тэгэхээр энэ мэдчлэнгээ сайхан дэмжлэг тусцааг сайн авч зөв хэрэгжилж яваарай гэж өрөөё. За тэгээ төгсгөлд нь хэлэхэд ах эгч хоёртоо манайхыг зорж очилж ирээд нэг хоног ийм сайхан яриа хөрнүүлж бит хоёрт одоо үнтэй хувь нэмрээ хайрлсан та хоёртоо маш их баярлалаа. Тэгээд энэ хостайлд цааш нь ажилд нь өндөр амжилт хүсье өрөөё. Тэгээ манай энэ ах эгч хоёр чиг мундаг. Одоо хэдэн оноос хойш үлээ? Зочин хүлээж аваад 2008 оноос зочин хүлээж аваад 1000 гаруй зочин гэртээ хүлээж авсан байдаг гэж 60 улсаас 8 дэвтэр санал хүсэлтийн дэвтэр дууссан байна. Миний дэвтэр нэг дэвтэр яг дууссан. Сайхан санагцсан. Тэгээд цаашдаа одоо тэгээд энэ бичлэгийг бас үзэж байгаа. Тэ бичлэгийг үзэж байгаа одоо бидний танил нөхөд ах дүүс ингээд найз нөхөд та бүхэн маань бас энэ доктортой аюул жуулчлалд одоо гэдэг зүйлийн цаа талд нь нутгийн иргэдийн ийм оролцоо байдгийм байна гэдгийг ойлгож мөн өөрийнхөө өнөөгийн амьдрал ахуйд бас Монгол ахуй соёлоо шингээх талаар сайхан эрд суралцаж мэдээрэй. Тэгээд харилцаж одоо ярилцаж ойлголцлоо нэгтгэцгээе. Тэгээд хүч хөдөлмөрөөч бас хоршуулцгаая гэж бас хүсэж байна. Тэгээ манай энэ бөтг гэр болон манай хостайлд ирэхтэй баглаа бодолтой бараа бүтээгдэхүүн битгий авчирж байгаарэ гэж одоо гуйж байна гэхгүй юу. Ягаад гэвэл нөө байгаль хог болоод байгаа. Тэгээ өөрөө манайд ирэхтэй энэ бөтг гэрийн ирэхтэй юу авчирхын ихэлсэн асууж байгаарэ. эко бүтээгдэхүүн. Хамгийн гол нь өөртөөс нь асуугаа тий. Өөртөө гэртээ өдөр болгон талхаа бариад идчихдэг ч юм уу тий. Тим юм авчруулаас яг гэрийн эзэгтэйгээс бас асуусан. Авчирч болно. Авчирвал тэгээ буцаагаад өгөө явуулчихнаа. Санаа зовлоо. Саха хувааж идчихээ тэгээ үлдсний нөгөө явуулчихнаа. Тэгээ гэг мэдчлэнгээр ингээ бид нар сая нэг хоног дотроо ер нь цаашдууд энэ сав баглаа боодлыг багасгах савнгаа үржлэх байгалийн аргаар хийж уламжилт аргаар хийж болохоор байна уу яахаар байна энийг сурч мэддэг манай дүү бол одоо эсхийгээрээ гараар ингээ эсхийрүүлж тэ тэгээд эсхийрүүлсэн тэр одоо гараар эсхийрүүлсэн ноосыг чи эсхийрүүлээд тэр эсхийн дээр гоё уран зураг зурах гэж тий гоё бүтээл өдр хийгээ тэ бүр ингээ зургийн бүтээл хийгээд хүсэлтэй. тий ийм хүмүүстэй одоо ингээ суралт өөрийн ингээ малчдын бүлэг дотроо тийм бүтээгдэхүүн үйлдвэрлэгч дээр болох ийм сайхан хүсэл зорилгууд байгаа юм байна. Тэгээ энэ болгоныг нь одоо бид нэр сонсож мэдэж ярилцаж улам лавшруулан мэдээд тэгээд тэр нөгөө нэг чат групп үүсгэсэн тэрэн дотроо ярилцаж тэгээ эрдэмтэн судлаач багш нарын сайхан зөвлөгөө санамжийг сонсож тэгээд бүгд ингээд хамтдаа бие биенээ мэддэг дэмждэг ингэж сайхан амьдралыг өрнүүлцгээе. Мөн одоо гэлээла. Тэгээд энэ сайхан бичлэгийг камераар бичиж дараа нь нийтлэе гэсэн чинь техникийн боломж нь лайв байлаа тийм үү? Тий, лайв. Тэгээ одоо энэ сайхан орон нутгаас ингээд орон нутгаас ингээд лайвийнэ гэдэг чинь мөн сайхан байгаа тийм. Тэ хүн орсон байна. Баярлалаа гэдэг ах эгч хоёртаа. Янз бүрийн камер хэрэггүй болчихсон юм байна шүү дээ. Лайв гэх юм байна шүү дээ. Тайлбарлах юм байна. Бас бүх хүмүүстээ бас нэг баярлалаа. Гоё сэтгэл үлдээж байна. За гэдэг таах. Дахин уулзахын өрөөл тавья. За баярлалаа. За би энэ финиш дээр дараад